Сайн уу манайхаа. За би та бүхэнд одоо Enneagram сэтгэл зүйн сургууль орж явахдаа ашигладаг өөрийнхөө нууц зэвсгийг танилцуулахаар бэлдсэн байна. За энэ бол одоо хүмүүстэй дотоод мэдрэмж илэрхийлдэг юм soul arm буюу солиорон гэдэг нэртэй юм картын тоглоом байна. За энэ картын тоглоомыг хүмүүстэй ярилцах, тэдний мэдрэмжийг ойлгоход за мөн дотооддоо одоо нууж байгаа тэр мэдрэмж хүсэл мөрөөдөл за мөн өнгөрсөн одоо ирээдүйд болж байгаа тэр процесс үйл явдлын талаарх зүйлсийг ярилцахад ингээд бол ашигладаг юм сонирхолтой картын тоглоом байна. За энэ картын тоглоом нь болохоор олон янзын өөр юм зурагтай. За энэ зураг нь болохоор өөр утга санааг илэрхийлж болно. Тэгэхээр тухайн хүн сонгосон зургаа ямар хувьдэл мэдрэмжийг бодож сонгосон бэ гэдгээс шалтгаалаад тухайн хүнийг илүү ойлгоход амархан болдог. За энэ хүү картыг бол одоо өсвөр насны дүнэртэйгээ, залуучуудтайгаа, гэр бүлүүд хосуудтай, албан байгууллагын сургалт орж явахдаа ингээд бол за зураг болгоно ингээд өөр ингэсэн агуулмжтай. Тэгэхээр тухайн хүн одоо өнгөрсөнд ямар амьдрал замыг тулсан бэ? Өнгөрсөнд болсон хамгийн ажиглалтай мөч нь юу вэ? Үнэтэй мөч нь юу вэ? Одоо ямар замаар ямар мэдрэмж туулж явж байгаа? Ирээдүйд яг юу хүсэж мөрөөддөг вэ? Юуны төлөө зорж ажиллаж байгааг хэмжлэн маш олон ингээд сонирхолтой асуултуудыг хариултыг олох. За хэн нэгийг ойлгох, өөрийгөө ойлгоход тусалдаг юм ичидийн картын тоглоом байгаа. За тэгээд мэдээж хүн бүр ялгаатай. Зарим хүмүүс нээлттэй бол зарим хүмүүс төгшөө төрлийн хүмүүс байдаг. Зарим хүмүүс өөрийгөө ойлгоцсон хүмүүс байхад зарим нь өөрийгөө ойлгохыг хичээж байгаа хүмүүс их байдаг. Зарим хүмүүс маш олон асуулттай байхад зарим хүмүүс асуултынхаа гаргалгааг олцсон тэр зүйлийн төлөө явж идэх хүмүүс байдаг. Тэгэхээр төрөл бүрийн мэдрэмжтэй хүмүүс байгаа. Тэгэхээр болон хүмүүстэй ярилцах, ойлгоцоход энэхүү солиорон нэртэй картын тоглоом маань маш их тусалдаг. Тэгэхээр бид нэр найзуудтайгаа, гэр бүлтэйгээ, дотны хүмүүстэйгээ ярилцах, нэг ойлгох, бидний мэдрэмжийг ойлгох, ямар замаар тулж байгааг ойлгох, тусламж хэрэгтэй байна уу? Би юу тусалж болох вэ? Тэр хүмүүсээс сонсоход ойлгох ийм гайхалтай ичдийн карт байна. Тэгэхээр энэхүү картыг та магадгүй худалдаж аваад өөртөө ч ихсэн ашиглах боломжтой. Тэгэхээр энэхүү картыг та бас ашиглаад үзээрэй гэж хүсэж байна.